За өнөөдрийн бичлэг дээр өөрийгөө хайрлах дэвтрийг танилцуулах болон сэтгэл түгшилтээс чөлөөлөгдөх тасгал ажлын дэвтэр байгаа. Сэтгэл түгшилтээс чөлөөлөгдөн гэхээр одоо сэтгэл түгшилт гэдэг зүйлийг алга болгох тухай ч юм уу устгах тухай биш, харин ч эсвэргээр сэтгэл түгшилт гэж яг юу юм бэ гэдгийг таниж мэдээ түүнтэй дотносож түүнийг удирдах тухайгаа. Яагаад тэгэхээр сэтгэл түгшилт гэдэг чинь угаасаа бидний биеийн дотор байдаг төрөлхийн хариу үйлдэл ч тийм одоо халуун байхад бол бид халууцаад бидний биенээс автоматар хөлс гардагтай яг адилхан танд аюултай зүйл тохиолдох юм бол сэтгэл чинь түгшиж тэр аюултай зүйлтэй та тэмцэхгүй айлсгүй тэр аюултай зүйлээс зогтох уу гэдгийг чинь таны биеийг бэлдэж өгдөг, танд хэрэгтэй таны биеийн угаасаа төрөлхийн байдаг хариу үйлдэлчтэй тий. За гэхдээ аюултай зүйл тохиолдоогүй байхад чинь байнга л ингээд сэтгэл түгшил байнга бол дайны бэлэн байдал байгаад ах юм бол хүн хэвэн амьдрах боломжгүй. Тэгэхээр сэтгэл түгшилт гэдэг зүйлийг яг зөвөр сайн ойлгоод удирдах сурах хэрэгтэй гэсэн. Саяны хэлсэнчлэн сэтгэл түгшилт гэдэг зүйл бол угаасаа хүний биеийн дотор байдаг төрөлхийн хариу үйлдэл учраас энэ зүйлийг бол та бүр ор үндэсгүйгээр устгах бол боломжгүй. За гэхдээ харин эсвэргээрээ яг сэтгэл түгшилт гэж зүйл яг юу юм бэ гэдгийг таниж мэдээд яг ямар тохиолдолд таны сэтгэл түгшээдийн та сэтгэл түгшгээрээ бас ямар хариу үйлдэл гаргаад ийна гэж өөрийнхөө талаар сайн таниж мэдснээрээ түүнийг удирдах боломжтой. Тэгээд яг өөрийнхөө талаар таниж мэдхэд энэ өөрийгөө хайрлах дэвтэр бол маш сайн туслах юм байлээ. Хамгийн түрүүнд эхлээд энэ дэвтэрний ихэнх хэсэгт нь болохоор сэтгэл түгшил яг гэж яг юу юм бэ гэдгийг маш сайн тайлбарлаад өгсөн. Үнэхээр танд бол аял зоонл болсон үед бол танд хэрэгтэй чухал зүйлтэй. Харин аюултай зүйл тохиолдог байхад бол танд цаад болдог зүйл гэх мэтчлэнгээр энэ бол төрөлхийн зүйл шүү. Энэ бол сэтгэл түгшил гэдэг бол хэвийн зүйл, ямар нэгэн сэтгцийн эмгэгч юм уу ямар нэгэн тийм асуудал бол биш. Энэ бол угаасаа хүний биеийн дотор байдаг төрөлхийн зүйл гэж сэтгэл түгшилт гэдэг зүйлийг танд маш сайн зүгээр тайлбарлаж өгдөг. За тэгээд 25 дахь хуудсан дээр нь болохоор тэгвэл хамгийн түрүүнд өдөөгч олох хэрэгтэй. Яг юу таныг сэтгэл түгшигт чинь хүргэдэг вэ? За жишээ нь яг дасгал ажил байгаа байхгүй юу? Жишээ нь ямар нэгэн газар очихоор таны сэтгэл түгшээд энэ эсвэл ямар нэгэн зүйлийг хийхээр таны сэтгэл түгшилдэг. Эсвэл хин нэгэн хүнтэй яг уулзахаар л таны сэтгэл түгшээд энэ эсвэл та сэтгэл түгшихээс өмнө юу харсан бэ? Юу сонссон бэ гэх мэтчлэнгээр өдөөгч хүчин зүйлийг нь тэмдэглэх юм дасгал ажил байгаа. Тэгэхээр яг энийг зааврынхаа дагуу хөтлөөл ах юм бол яг юу намайг сэтгэл түгшээгээд идэг вэ гэдгийг олох боломжтой юм байлаа. Жишээ нь би ингээд ажиллаад утсан чинь миний хувьд болохоор харанхуй болохоор жишээ нь айгүй сэтгэл түгшдэг юм байлаа. Гэхдээ харанхуй боллоо гэж аюултай болчихно гэсэн үг шүү дээ. Тэгтэл харанхуй болгонгууд л ингээд сэтгэл түгшдэг автоматар. Энэ мэтчлэнгээр ингээд хүн болгоны өдөөгч зүйл өөр учраас яг дасгалынхаа зааврынхаа дагуу ажиллах юм бол өөрийнхөө өдөөгчийг олох боломжтой юм байлаа. Нэрээ энэ дэвтрийг хаанаас авах вэ гэх юм бол Instagram болон Facebook-ээс яг эдний вебсайтаас ч гэсэн шууд захиалаад авах боломжтой юм байлаа. Би бас ингээд зааврыг нь доор үлдээчээ. Захиалах хүмүүс ахын бол захиалаад аваарай. Ялцчихгүй. Ер нь бол сэтгэл түгшилт гэдэг чинь одоо бидний биеийн дотор угаасаа байдаг хариу үйлдэл гэж ах чинь энэ зүйлийг ингээд сэтгэл түгшгэрээ би сэтгэл түгшмэрг байна. Эсвэл би яагаад байнга гэж төгшөртэй байдсан болоо гэж дарах биш. Яг юу таныг сэтгэл түгшигт чинь хүргээд байна. За дээрэс нь сэтгэл түгшсэн үед таны дотор ямар бодол төрдیں۔ Таны биеийн дотор ямар мэдрэмж төрдیں бэ? Тэгээд сэтгэл түгшсэн үедээ та бас ямар хариу үйлдэл үзүүлдэг. Тэгээд тэр хариу үйлдэлээ удирдах сурахын тулд яах ёстой юм бэ гэсэн дасгал ажлын байгаа учраас бид нэр өөрийнхөө энергийг би сэтгэл түгшмээргүй байна гэдэгтэй биш. Яагаад би өнтер сэтгэл түгшээд байна гэсэн өөрийнхөө яагаад сэтгэл түгшээд байгаа шалтгаанаа олоо сэтгэл түгшгээр ямар хариу үйлдэл үзүүлдэг вэ гэдгийг бүгднийг яг дасгал ажлынхаа дагуу олчих юм бол энерги хий зарцуулахгүй яг цэвэр энэ сэтгэл түгшилт гэдэг зүйлийг системтэйгээр удирдах сурах дасгал ажил байгаа учраас миний хувьд бол яг дэвтрийг нь аваад яг дасгал ажлынхаа дагуу шууд ажиллаад явсан дээр юм байлээ. Угаасаа энэ дэвтрийг нь яг энэ салбартаа айгуу туршлагатай хоёр мундаг эмэгтэй гаргасан юм байлээ. Яг энэ сэтгэл засалч талдаа 8 жилийн туршлагатай нэг гадаад эмэгтэй болон Монгол уран заяа гэдэг эмэгтэй. Энэ уран заяа гэдэг эмэгтэй болохоор олон улсад яг йогийн багшлах хэрэгтэй. Тэгээд йогоор дамжуулаад йогийн дасгал масгалаар дамжуулаад энэ сэтгэл түгшилт, энэ сэтгэл заслыг хийхин тулд яах ёстой вэ гэдгийг заадаг ийм хоёр бүр айгуу туршлагатай хүмүүс бичсэн юм байлээ. Тийм учраас дэвтэр нь угаасаа айгуу системтэй. Яг тэр системтэй дэвтрийн зааврын дагуу хөтлөөл явхад өөрийнхөө талаар таньж мэдэх боломжтой юм байлээ. Миний хувьд ч гэсэн яг нэг орой болохоор л би яг сэтгэл түгшээд идэв байна гэдгийг мэдсэн. Тэгэнгүүт одоо ингээд орой болоход сэтгэл ингээд түгшээд яг нэг зүгээр ажил ингээд жоохон санаа зовоол хэлэхээр миний нөгөө өдөөгч буюу угаасаа сэтгэл зовнох зүйл болоогүй байна. Гэхдээ миний өдөөгч угаасаа харанхуй юм байна. Тэгэхээр би харанхуй болсон болохоор сэтгэл түгшээд байгаа юм байна. Ямар нэгэн аюултай зүйл болохгүй би амар зүүн савингаараа мэдрээд санаа зовоод байгаа биш. Эсвэргээрээ зүгээр л би харанхуй болохоор сэтгэл түгшдэг. Тэгээ баг энэ маань миний биед зуршил болсон. Тэгэл харанхуй болонгот миний өдөөгч нь хөдлөөл нөгөө нэг хоолны үнээр авахар хүн хоол идмээр санагдахтай яг адилхан харанхуй болоод хэлэнгүүд би сэтгэл түгшээд байгаа юм байна. Тэгээд одоо ингээ харанхуй болонгот нөгөө өдөөгчийнхөө дагуу хоолны үнээр авахар л хоол идмээр санагдахтай яг адилхан харанхуй болсон болохоор би сэтгэл түгшээд байгаа юм байна гэд өөрийгөө таниад мэдчихээр
ингээд үргэлжлүүлээл урд нь бол энэ дэвтрийг хөтлөхөөс өмнө би харанхуй болгоод хууд сэтгэл түгшээд эхлэнгүүд яана ямар нэг аюултай зүйл болох гээд би амир цүн савнгаараа мэдрээд тэгээд одоо ингээд санаа зовоод байгаа юм болоо ч юм уу ингээд бүр нөгөө нэг санаа зовол төвшүүрийгээ бүр ингээд үргэлжлүүлээл нөгөөдхөө бүр хооллол нөгөөдхөө бүр томруулаад байдаг байсан бол энэ дэвтэр дээр нэг дасгал ажлынхаа дагуу ажиллаж агаад би зүгээр харанхуй болохоор сэтгэл түгшдэг юм байна гэдгийг мэдсэн чинь тэрийг ингээд үргэлжлүүлэх биш эсэргээрээ зүгээр харанхуй болсон болохоор би зуршлынхаа дагуу миний сэтгэл түгшээд байгаа юм байна гэд хичингүүд ингээд үргэлжлүүлээд ботхоо болонгууд хатнатаар сэтгэл түгшилт маань ингээд аажмаар намдаж эхэлж илээ. За хоёр дахь нь болохоор ингээд өдөөгч олчтой шүү дээ тий. Тэгвэл өдөөгч олсныхаа дараа тэгвэл яг сэтгэл түгшээд эхэлчихлээ. Эхэлснийхаа дараа тэгвэл танд яг ямар бодол төрдөг вэ? Таны толгойн дотор сэтгэл түгшгээрээ та ямар бодол төрдөг вэ? Бас мөн дээрс чинь таны биеийн дотор чинь ямар мэдрэмж төрдөг вэ? За бүр айгүй хөрхийн дасгал ажил дээр нь тий би хүний бие ингээд зураг агаа тэгэнгүүтээ таны биед чи яг хаана нь ямар мэдрэмж төрдөг вэ тэрийг тэмдэглэлээр угаасаа бид нар чинь мэрэгжлийн хүмүүс биш учраас яг тэр сэтгэл хөдлөл тэрийг зэмэд бүрэн гаргах боломжгүй шүү дээ тий бүрэн гаргах чадахгүй тэгэнгүүт яг ингээд дасгал ажиллаараа яг таны биед чинь бие чи яг аль хэсэгт нь ямар мэдрэмж төрдөг вэ зарим хүмүүсийн бүр ингээд сэтгэл түвшгэрээ шууд гидсэн өвддөг ч юм уу тий зарим хүмүүс гар нь хөлөрдөг ч юм уу гэх мэтчлэнээр маш өөр мэдрэмжүүд төрж байгаа шүү дээ тэгэнгүүт яг сэтгэл түвшгээр таны биед чинь ямар мэдрэмжүүд төрдөг вэ дээрс нь таны толгойн дотор чинь сэтгэл төгссөн үед чинь ямар одоо бодол автоматар төрдөг вэ гэдгүүдийг ингэж бичих юм байлээ. За ингээд яг миний сэтгэл төгсчээд эхэлчихсэний дараа надад ийм бодол төрдөг юм байна. Миний биенд ийм мэдрэмж төрдөг юм байна гэдгийг мэдсэн бол үүнийхээ дараа сэтгэл төгсөлтөнд чинь таны ямар хариу үйлдэл гардаг вэ? За тавгийн тухайгаар ууралдаг уу, чанга ярьдаг уу, эсвэл хүнтэй бүр ярмаарг болдог уу, цугтмаар санагддаг уу хэмтчлэнгээр танаас яг ямар зан авир, ямар одоо арын гишин, ямар одоо характер гарч ирдэг вэ? Сэтгэл түгшний чинь хариу үйлдэл болгож автоматар тий хүн чинь угаасаа зуршлын амт юм чинь зуршлаараа л сэтгэл түгшгээрээ зарим хүмүүс уйлдаг ч болно, зарим хүмүүс амар зугтдаг, эсвэл зарим хүмүүс юу ч болгоомж царайлдаг ч болно шүү дээ тий зуршлынхаа дагуу тэгэхээр яг тэр зуршил гэдэг зүйл чинь угаасаа ухамсаргүйгээр хийгддэг учраас яг энэ дасгал ажлыг ингэж зааврынхаа дагуу хөтөлж явснаар өөрхөн зуршлыг мэдэх боломжтой юм байна. Сэтгэл төгссөн үед би яг ямар хариулт үзүүлдэг вэ? Тэрийгээ бүр ингээд бодож аваад бичих юм байлээ. За ингээд өөрийнхөө өдөөгчийг олчлоо. Дээрээс нь сэтгэл төгссөн үед нь танд ямар бодол төрдөг, ямар мэдрэмж төрдгөө мэдчихлээ. Тэгээд ямар хариу үйлдэл гардаг вэ? Мэдчихлээ. Үүний дараа болохоор үүнийг удирдахын тулд яах вэ штэ тий. За тэгэхээр хяналтын тойрог гэж зүйлийг танилцуулж илээ. Тэгэхээр одоо таны сэтгэлийг төгшөөд байгаа зүйлийг яг сэтгэл түгшгээд байгаа зүйлийг та өөрөө удирдах боломжтой юу эсвэл удирдах боломжгүй юу гэж хоёр ангилж хяналтын тойрогтоо зурх юм байлээ. Хяналтын тойрогийнхоо төвд нь болохоор та өөрийнхөө удирдах чадах зүйлсүүдийг тий одоо жишээ нь миний үс гизэг ч юм уу миний зан арын шин ч юм уу ямар байх вэ гэдгийг би өөрөө удирдах чадна. Гэхдээ цаг агаар ч юм эсвэл бус хүний надад хандах хандлагыг би өөрөө удирдах чадахгүй шүү дээ тий. Тэгэхээр яг таны санаагийн шин зовгоод энэ төгшүүр зарлаад байгаа зүйл чинь үнэхээр таны яг удирдах чадах зүйл үү удирдах чадахгүй зүйл үү гэдгийг хувааж бичнэ. Тэгэхээр бас толгойн дотор ингээл байгаалах юм бол бид нэр тэр толгойнхоо бодол дотор бодлынхоо шорон дотор ингээд толгойноос гарч чаддаггүй шүү дээ. Тэгэхээр яг толгойн дотор байгаа зүйлсийг яг бодитоор биччих юм бол нүдэнд харагдахаар толгойноос бүр ингээд гаргаад бодит толгой биччих юм бол удирдах боломжтой болчихсон шүү дээ. Тэгэхээр хамгийн ихний дасгал ажил нь болохоор хяналтын тойрог гэдэг тэр таны толгойн дотор чинь ингээд таны санааг зовоогоод байгаа зүйл чинь яг таны удирдах чадах зүйл үү удирдах чадахгүй зүйл үү гэж хоёр ангилах юм байлээ. Тэгээд яг үнэхээр удирдах чадахгүй зүйлдээ та санаа зовоод байна гэдгийг нүдээрээ харчих юм бол толгойн дотроо бодох биш яг дасгал ажлынхаа дэвтэр дээр нь яг бичээд яг нүдээрээ энэ чинь миний хяналтын тойрогоос гадуур зүйл юм байна. Би өдний удирдах чадахгүй зүйл байна гэдгийг нүдээрээ харчих юм бол удирдах боломжтой болж эхэлнэ шүү дээ. Санаад би өөрийнхөө зүгээр төгш одоо цаг агаар санаа зовж байгаатай адилхан би өөрийнхөө удирдах чадахгүй зүйл санаа зовоод байгаа юм байна гэдгийг харах боломжтойгоор дасгал ажлын дэвтэр дээр бичих юм байлээ. За үүний дараа бас худал хуурмыг илрүүлэх гэсэн дасгал ажил байгаа мэлээ. Тэгэхээр таны толгойн дотор төрөөд байгаа бодлоо бичнэ. Тэгээд үндслэлээ бичнэ. За жишээ нь хин нэгэн лөө та одоо уцаар залгасан чинь нөгөө нь уцаа авахгүй байлаа гэж одоо мессеж бичсэн чинь хариу ирэхгүй байлаа гэж бодъё те. Тэгхийн бол яг л нөгөө зуршлынхаа дагуу санаа зовол түгшээл гэдэг шүү дээ те. Яна ямар нэг юм болцсон болов эсвэл би уурлуулсан болов би гомдоцсон болов гэх мэтчлэнгээд ингээл өөрөө санаа зовол түгшээл шалах худлаа бодоод идэв шүү дээ те. Тэгэхээр худал хуурмыг илрүүлээ гэхээр таны толгойн дотор одоо яг ямар бодол төрөөд явуун санаа зовоод байна гэдгийг бичнэ. Тэгээд үндслэлийг нь бичнэ. Үнэхээр санаа зовох зүйл мөн үү биш үү? Зүгээр уцаа авахгүй гэдэг чинь уцаа авах маш олон шалтгаан байх чинь надад ууралцсан болов эсвэл ямар нэгэн муу зүйл болцсон болов чинь магадлалын өтгөр бага үлээ гэдгийг яг дэвтэр дээрээ бичээд нүдэрээ харах юм байлаа. Тэгээд дэвтэр дээрээ бичиж нүдэрээ харна гэдэг нь тодтогч хэлж байгаа нэг шалтгаан их юм бол
угаасаа толгоон дотор ингээл бодол хөрөөлөдөг. Тэгэл толгоон дотор хөвөрж байгаа бодлыг дагаал бодоодох юм бол толгоон дотроо бүр төөрчдөг шүү дээ хүн чинь. Тэгэхээр цаасан дээр яг бичснээрээ үнэхээр яг энэ бодит санаа зовх зүйл мөн үү биш үү гэдгийг мэдэх боломжтой. Дээрс нь миний бодол хэрэг үндэслэлтэй вэ? Утсаа авахгүй гэдэг чинь үнэхээр муу зүйл тохиолдсон л гэсэн ганцхан хувилбар байгаа юу? Энэ хэрэг үндэслэлтэй вэ? Одоо 100-ны хэдэн хувь нь үнэхээр муу зүйл тохиолдсон учраас утсаа авахгүй байх боломжтой вэ? Аль эсвэл зүгээр утсаа харахгүй байгаа юм эсвэл хүнтэй уулзж байгаа болохоор зүгээр дууг нь хаацсан ч юм уу тийм байх магадлал илүү их штэ тий. Тэгэхээр миний санаа зовх нь яг зөв үү? Санаа зовх зүйл үнэхээр болоод юм уу гэдгийг яг бичээд өөрөө харах хэрэгтэй. Тэгэхгүй бол бичихгүй бол угаасаа толгойн дотроо бүр хэд төрчихгүй байдаг тий. За дээрэс нь бас нэгэн таалагдсан дасгал ажил гэх юм бол яг үнэхээр би өөрөө сэтгэл түгшээд бүр хэцүү байдалд орчихсон үедээ надад туслах хүмүүс хэрвээ хэн байгаа вэ гэдгийг бичнэ. Тэгээд үнэхээр би сэтгэл түгшээд бүр хэцүү болцсон үедээ хинтээ холбоо барих вэ? Ямар алхам хийх вэ гэдгийг урчилж төлөвлөн. Тэгэх бол хэд сэтгэл хөдлөлд автцсан үедээ угаасаа хүн ямар ч үйлдэл гаргаж болно шүү дээ. Бүр ухаангүй тэнэг үйлдэлч гаргаж болно. Дараа нь харамсах үйлдэл хийж магадгүй тийм учраас тийм зүйл тохиолдохгүй тул эхлээд төрүүлээд надад яг сэтгэл түгшээсэн зүйл тохиолдсон үед нь би яах ёстой вэ? Хинтээ ярих вэ? Юу хийх вэ? За дээрэс нь энэ дээр бас ингээд амьсгалын дасгал заагаад өгсөн. Дээрэс нь бас хоёр янзын юу зааж өгсөн бэлээ. Бясалгал зааж өгсөн бэлээ. Үүлэн бясалгал гэж зааж өгсөн. Бас бие скайнер дах бясалгал гэж заагаад өгсөн. Тэгээд йогийн дасгал бас заагаад өгсөн. Бас хийж үтсэн чинь айгүй хэрэгтэй, айгүй үр дүнтэй санагдсан. Тэгэхээр яг тэр зааврынхаа дагуу хийгээд яг сэтгэл түгшлээс урьдчилан сэргийлэхийн тулд өдөр тутамдаа ямар йогийн дасгал хийх ёстой, ямар бясалгалыг өдөр тутамдаа хийх ёстой. За дээрэс нь сэтгэл түгшилтийн эсрэг аз жаргалтай гоё эерэг байх хэрэгтэй шүү дээ. Тэгвэл аз жаргалтай эерэг байхын тулд аз жаргалын гормонуудыг тайлбарлсан. За жишээ нь окситоцин гэд хайрын гормон байдаг тий. Одоо хайртай хүнтэйгээ тэрвэрлдэг ч юм уу, хайртай хүнтэйгээ одоо үнсэх ч юм уу тий. Тийм үед бидний биеэс ялгардаг хайрын гормон окситоцин гэдэг гормон байдаг. Энэ гормоныг ялгаруулахын тулд яах ёстой юм. За дээрэс нь дофамин бидний шагналын гормон гэдэг тий. Хэрэгтэй зүйлээ одоо өөрхөн хүсэж байгаа зүйл зорилгын хардаас явж байгаа үед бидний биеэс ялгарч байдаг энэ гормон байна. Бас серотонин одоо нарнаас авдаг энэ бас эрч хүчийн гормон гэдэг эндорфин өвчин хандах гормон гэх мэтчлэнгээр ингээд эсрэгээрээ сэтгэл түгшилтийн эсрэг баяр хөөртэй аз жаргалтай байхын тулд бидний биеийн дотоос ямар гормоныг ялгаруулж авах ёстой. Тэр гормоныг ялгаруулахын тулд өдөр тутамдаа ямар жижиг дасгалуудыг хийгээд зуршил болгочих ёстой юм бэ гэдгүүдийг цаагаад өгсөн. Айгуу дэлгэрэнгүй санагдсан. Тэгээд хамгийн гой таалагдсан юм нь маш системтэй. Яг дараалалаар нь явах юм бол яг бүр ингэ сэтгэл түгшилтэд удирдах сурхаа. Яг сэтгэл түгшилт гэж эхлээд юу юм? Тань түрээгээ таних мэд хэрэгтэй тий. Тэгээд яг юу таныг сэтгэл түгшилт хүргээд юм? Сэтгэл түгшсэн үед таны биеийн толгоонд чинь ямар мэдрэмж, ямар бодол төрж байна? Тэгээд та ямар хариу үйлдэл хийж байна? Ууралж байна уу, уцааралж байна уу, бүр цухтаад байна уу асуудлаасаа тий. Ямар хариу үйлдэл гаргаж байна? За тэгээд үүнийг хянахын тулд яах ёстой юм? За дээрэс нь дараа тэгвэл яг миний сэтгэл түгшилт болоход энэ өдөөгчөө харсан үед жишээ нь би одоо харанхуй болохоор сэтгэл түгшилтдэг ч юм уу тий. Ийм яг өдөөгч чинь гараад ирсэн үед та яг яах юм? За үнэхээр бүр сэтгэл түгшилт эхлээд бие барьж чадахгүй байгаа үедээ би хинээс тусламж өгсгийн ямар үйлдэл хийх юм. За тэгээд бүр өдөр тутамдаа энэ сэтгэл түгшилт гэдэг зүйлийг өдөртөж сурахын тулд эсрэгээрээ бас аз жаргалтай гоё байхын тулд ямар гормонуудыг ялгаруулахын тэрийг ялгаруулахын тулд би өдөр тутамдаа энгийн жижиг ямар алхмуудыг хийх юм бэ гэдгийг маш гоё дэлгэрэнгүй тайлбарлаад өгсөн байлээ. Энэ системтэй нь бол надад маш гоё санагдсан. За тэгээд та энэ дэвтрийг бас захиалж авах хүсэх юм бол Facebook юм уу Instagram руу та бичээд захиалаад авах боломжтой шүү. Би бас захиалах цааврыг нь дэлгэрэнгүй дааруулдээ чи. Тэгээд асуух зүйлээ бол холбогдоод асууж болно. Дараагийн бичлэгээр уулзъя баяр таа.